Төрийн бус байгууллагын байгуулцаа бид нар хамгийн нэгдүгээрт хороо захиргааныхаа удирдлагууд, тэнд байгаа тэр хайрга дайрганы компаниудын захирлууд, удирдлагууд, тэгээ иргэдийн оролцсон юм гурвалсан уулзалт. Тэгээд за одоо яавал тийм ээ энэ тооцоолтыг багасгах, яавал одоо энэ бохирдлыг бууруулах вэ гэдэг ийм ярилцлага хийсэн. Тэгээд тэрний ярилцлагынхаа үр дүнд яасан бэхээр ерөөсөө энэ ингээд хөрс үтгээд өвдөд ингээд тоос босгоод яваад хамгийн түрүүнд энэ хүн даацын машинуудыг нэг замд оруулж эднэрийг журамлая. Журам дүрмийнхэн дагуу явуулъя. Тэгээд хайрга дайрганы компаниудын тэр нөхөн сэргийлтийг бас хийлгэе. Гэт ингээд хамтарсан гэрээ хийгээд сайжруулсан одоо нөгөө технологийн дагуу шороог нь өндөрлөлтсөн тийм зам, шорон зам. За ямар ч гэсэн энэ замыг ашиглая одоо хамгийн гол нь. Тэгвэл энд одоо ингээд энэ чигээр нь явах юм бол шороо босно шүү дээ. Тийм учраас энийг ихний ээжэнд бетондож одоо юу яаж чадахгүй юм чинь услаатай болгоё. Айлуудын өдрөж тэр 2 км л замаар явна. Тэгээд тэр замаар явдггүй байхгүй юу машинууд чинь нөгөө зам нь овон товонтой шороо босдог гэх тэгээд ерөөсө дуртай газараараа явдаг гэсэн. Тэгээд тэр замыгаа ярилцаад гэрээ байгуулад хайрга дайрганы компани манай байгууллага хоёр хяналт тавиад иргэдээсээ хүмүүсийг гаргаад тэгээд нөгөө жолооч нартайгаа ярилцаад ерөөсөө энэ замаар явахдаа ингээд одоо 3000 төгрөгөөр юу үгүй. Шороо ачиж гарчхаа болгон тийм мөнгө үгүй. Тэр мөнгөөр нь услага хий. Тэгээд усны машин авч түрээслээд услага хийгээд ерөөсөө тэр машин өдөрт 4 удаа услах ёстой тэр. Тэгэхэд бол тэр хавийн айлууд бол үнэхээр тэрний үр дүнд бид нэр одоо ёстой шороо тоосгүй нөгөө ургахгүй байсан ургамал навч маань энэ жил үнэхээр өөр боллаа.